Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх эрзэргийн түүх сонсож моддагийн түүхий Шавчаут ми хуни нэралда сансар хорвод цуретан мөгэрэлтнэ Шавчаут ми хуни нэралда сансар хорвод цуретан мөгэрэлтнэ Очтон яагаад хастангаар дүүрэн юм бэ? Амхигийн зовноос яаж хацах вэ? Моцотгүй гэрлийн зам тэр гарсан бусдын төлөөрийгөө тэр зойсон хантур их мэдлээс их татсан хатуучин сидата үннийг олсон бурхан магши Энд юу болоод байна? Та нар яасан гинэн хүмүүс вэ? Та нарыг мэхэлж байна шүү дээ. Хэн мэхэлж байгаа юм? Буддаа болон түүний ховрогууд байгаа юм. Тиймээс бид тэднийг сарихаар шийдсэн. Өдөр бүр бадрам барих гэж та нарыг хуурдаг. Гэхдээ тэд ховоргууд шүү дээ. Та нар юу ярина вэ? Тэд үнэхээр дотоод эрдэм чадaltaй эсхийг олж мэдээ. Тийм биш бол бид тэднийг раажгрийнхээс хөөж гаргая. Тийм ээ зөв. Болгоомжтой байгаараа ховоргууд ирж явна. Тавтай барилно ховрогуудаа. Бид та бүхнийг хүлээж байлаа л да. Тавтай морил. Харда тэр бол хулсан багны орой тавьсан зандан аяга. Хэрвээ та нараа хулс модонд хүрэлгүйгээр аягийг авч чадвал бид та нарт бинвадын эдээ өгнө. Биднийг өршөөгөөрэй. Тэгвэл та нар тосгоны иргэдэг ховрогын дүрээр хуурах хэрэггүй. Ийм амархан юмыг хийж чадахгүй байж чаавас. Эднэр яаж чадах вэ? Бие тоосон хурамч хүмүүс. Үгүй. Зүгээр нэг дүр эсгэгчд ч биш. Бүр нэг зайлжин худалч хүмүүс. Тиймээс л ховрогын нэрээр жүжигэлдэг юм. Та нар мэдхүү. Эдний багш хүмүүсийг мэхлэгч. Тэр бас ихнэрээ хайж шүн дөлөөр зогтсон гэсэн. Энэ үнэн шүү дээ. Одоо боллоо. Хэрэг та нар манай багшийг дахиад нэг удаа л гүтгвэл багшийн дэргэд байх ч ирэхгүй болно шүү. Та нар бидний чадварыг харахыг хүсэж байна. Би аягийг хулсан модонд хүрэлгүйгээр доош нь буулгаж үзүүлээ л дээ. Ховрогууд бид эрдэм чадлаа үзүүлбэр болгон ашиглаж болохгүй. Гэхдээ бид эднийг үтгэлэгт хариу өгөх ёстой.
Эхмээ бидний уучлаач. Эхмээ уучлаач. Та нарыг уучлалаа. Эхмээ таны алдар хэнсэн бэ? Праятапута. Эхмээ. Та биднийг уучлсны илрэл болгон энэ аягийг биднээс аваач. Биднийг уучлсан гэдэгт тань итгэхгүй байна л да. Үүнийг хүлээн аваач. Праятапутааршиг. 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 Одоо тэд үнний мөрийг бус харин нэг бодгалыг чамайг дагна. Энэ нь үнний мөрийг баллана. Хүмүүс шидийг үзүүлж чадах хүмүүст л мөрөгдөг болно шүү дээ. Цаашид Ховргийн аймгаас хэн нэгэн олон нийтэд шид үзүүлсэн бол тэр миний шав биш. Намайг өршин сойрхно багш. Тэд биднийг их доромжилоход би хариу өгөлгүйгээр өнгөрч явсан юм. Гэтэл таныг буруутгахаар нь би төвчж чадсангүй. Тэд намайг баггүй муулдаг байсан. Тэд бас намайг доромжилчиж байсан. Бас намайг гүтгдэгч байсан юм. Гэхдээ түүнд миний сэтгэл уймцдаггүй билээ. Яагаад чи амгалан агуулж ирс чадав? Бид тэднийг туйлын үнний мөрдөл хөтлөх хэрэгтэй. Хэрэв ховргууд бид шид үзүүлэхэд цагаа дими үрээд байвал тэд үнний мөрөөс төөрөлдчихөн шүү дээ. Ээжээ, би танд юу авч ирснийг хардаа. Өнөөдөр Девдатах намайг ойроо дагуулж явлаа. Би тэнд шар цэцгэс харсан. Аавгаах Девдат надад таныг шар цэцэг дуртай гэж хэлсэн юм. Энэ цэцэг гоё нөө ээжээ? Өнөөдөр би Девдатад маш их баярлаж байна. Хэрв Девдат Магадагийн цэргийг энд үлдээхээр хааж чадрууг ятхаагүй бол бидэнд гай зовлон учрах байлаа.
Удахгүй болох нэгдсэн улсын их хуралдаа дээр би Девдатын байгуулсан гавьяаг багтан дурдах болно. Манай хүү Девдата их мундаг гэж би танд хэлсэн шүү дээ. Хаанта минь Сиддарт даянчлахаар явсны дараа хаан танд Девдатал түшиг болж байна. Девдат. Чи ааж чадруутай уулзахдаа тэрний шадар хүмүүстэй уулзсан байх ёстой. Тэд Сиддартын тухай ярив уу? Тэд Сиддартыг дурсахгүй байж чадаагүй. Ааж чадрууч Сиддартын нөлөөлөлд ард иргэд нь автагдж байгаа санаа зовж байна лээ. Тэр Сиддартаас олж санаа зовж байна. Хаантан. Сүүлийн үед Сиддарт Будда гэдэг нэрээр алдаршсан. Залуус хүртэл Сиддартын шав болохыг хүсдэг болсон. Тэд гэр орон эд хөрөнгөөс татгалзаж түүний сургаал мөрийг дагаж эхэлжээ. Түүгээрч тогтохгүй Бимбисар хаан хүртэл Сиддартын шав болсон. Одоо Сиддарт холсон оромжинд амьдардаг. Тэгээд хүмүүсээс бадаргуйж өдөрт ганц удаа л хоололдог. Девдат. Сиддарт бидэнд захиас илгэж юу? Захиас. Сиддарт ямар захиас илгэх вэ? Тэр биднийг ор тас мартсан. Эрхэм хатантан. Ингэж сэтгэлээр унах хэрэггүй. Үнэндээ бид маш олон хүнд нөлөөлж байгаа. Хунтай Сиддартаар харин ч бахархах ёстой шүү дээ. Тэрнээс гадна Бимбисар хаан Сиддартын шав болсон байна. Сиддарт Капиlavастугийн хаан байж чадаагүй ч төмөн олныг араасаа дагуулсаар байна. Ааж чадрууд чи юу гэж хэлсэн? Яагаад болт хийв? Ааж чадруу Магадагийн хаан байхыг хүсдэг. Би Шагжаа нарын хаан болмоор байна. Бид Бимбисар хааны цэргийг энд үлдэхийг зөвшөөрөх гэрэл хийсэн юм. Цаг нь ирэхээр би тэр Магадагийн цэргийн оронд өөрийн цэргээ тийш нь илгээх учиртай юм шүү дээ. Дараа нь Бимбисар хааныг Ааж чадруу Магадагийн хаан болж харин би Шагжаа нарын хаан болно. Одоо Сиддарт Будда нэрээр алдаршин Раажгирийн залуучууд Сиддартын шав байхыг хүсдэг. Тэд гэр орон эд хөрөнгөөс татгалзаж орхимч нөмөрдөг. Тэгээд хүмүүсээс бадар гуйж өдөрт ганц л удаа хоол иддэг. Одоо холсон оромжинд амьдардаг.
ховрогуудын амьдралыг зааж заалдаг. Үнэхээр гайхалтай. Та бусдын тогтсон амьдралыг сүйтгэж байхад тэд таныг магтаж байдаг. Та миний нөхрийг хуураг болгосон. Та бол дүрсгийгч. Таны ховрогууд эд шид үзүүлж залуусыг ховрог болгоход уруу татдаг. Та хүнд шитгэл хүлээх ёстой юм шүү. Та хүмүүс нэгүсээ сэтгэлийн талаар заадаг үстэй, тийм үү? Гэхдээ та бусдад нэг үсгүй сэтгэлээр анддаггүй. Анд минь. Та хөрштөө бэлэг автал хөрш чинь бэлгийг чинь хүлээн авахаас татгалзжээ гэж бод. Тэр бэлэг хэнд үлдэхв? Надад үлдэнэ. Үүний нэгэн адил. Надад хэлсэн болгоны чинь би хүлээн аваагүй. Тиймээс таны үгс танд үлдсэн. Ширүүн үг хэлэх нь нүгэл юм. Би тэр үгст чинь хариулаагүй. Гэтэл тэр үгс таны сэтгэл цуурайцаар хоцорсон. Таны сэтгэл нүглээр дүүрч байна. Таны сүудэр танаас салахгүй нэгэн адилаар таны үлдсэн нүгэл таныг хизээч орхиж явахгүй билээ. Энэ бүхэн таны зовлонг улан нэрмэж байдаг. Би хүмүүст муухгасаас ир өөрийнхөө сэтгэлийг шинж гэж л хэлдэг юм. Тэгвэл муу бодол, муу үйл аажмаар хомсдож арилах юм. Та юутай мэрэгэн айлдна вэ? Муу шалыг ажлаар хариулж баг. Та эргэлзээг минь арилгалаа. Үнэхээр гайхалтай. Та бидний хооронд ялгаа байхгүй. Би гэгэрсэн болохоор таач бас гэгэрч чадна. Сайда дахин нэг зарлиг үйлдэх. Энх тайван цаг ирж. Тиймээс бид тариачтаас татвар авахгүй. Үнэхээр сайхан хэрэг хаантан. Юу болов вэ? Хаантан. Яшодраа зүгээр үү? Би тэрнийг олон хоног харсангүй. Яасан бол? Би танд хэлж чадахгүй. Та өөрөө очиж харна уу? Яшодраа. Яаж байгаа ч энэ вэ? Би ятгах гэж оролдсон. Гэвч шийдвэрээ өөрчлөхгүй байна. Ээжээ, аава, надаас болж сэтгэлээ бүү заваа. Бид хоёр бэрээ ийм байдалтайг хараада яаж сэтгэл минь зовхгүй байх юм? Би Сидартын төлөө ингэлээ. Тэрэнд ингэж харагдахыг хүссэн. Хэрв Сидарт бүх зүйлээс татгалцсан бол ядаж би шавн болъё доо.
Бэдэ бэрэ хатуу газарт яахан унтуулах юм бэ? Би энийг төвчихгүй. Сидартын хувь тавилан бол минийх гэсэн үг. Үгүй. Чи олон шудраг ус явдалтаа тулгарч байсан. Би энэ шудраг ус явдлыг зогссооно. Сайдаа. За хаантай. Ирээдүйн хатны байгаа байдлыг хар. Хагцал шаналлаас болж өчнөө зовж байна. Гэтэл миний үгийн байгааг боддоо. Бэр минь гашуун зовлон гамслаа. Би дахин зовооморгүй байна. Даруй Магада улс руу очиж Сидартыг буцааж авчрах. Аава. Та намайг тэрний минь замд саадвал гэж байна. Чи замд нь саад тутгар болохгүй. Сидарт тэр өтөр дүргэн очиж хэл дуулгах хэрэгтэй. Тэгээд тэрнээс Капилавас дугийн хойд ирж амьдрахыг хүс. Охины минь зовлонг тайлбарлаж хэл. Яагаад миний бэр ингэж шийтгэгдэх ёстой юм бэ? Аава. Намайг өршөөгөөч. Хэрвээ Сидарт энд байвал чи тэрнтэй уулзах боломжтой болно. Ядаж л ярилцсан шүү дээ. Өдөр бүр хагцлаас бол шаналн зовох шаардлагагүй болох юм шүү дээ. Хамаатья сайд чаанаг дагуулж яв. Тэр Сидартын найз нөхөр түргэлж үз. Ясаар болгоё. Рахул, Чанаха! Рахул, Чанаха! Рахул. Чанаха! Энийг та миний аавд өгөөрэй. Аавтайгаа уулзахыг их хүсэж байгааг минь бас хэлээрэй. Рахул. Аавыгаа ир гэж албадах хэрэггүй. Үгүй ээжээ. Та миний аавыг авчрах уу? Тийм ээ Рахул хамтаачаа. Би аавгүйгээр чинь эргэж ирэхгүй. Гүнж минь. Та Сидартад ямар нэг юм илгээхийг хүсэж байна уу? Захиас байна уу? Би өмнө нь Бадамлын ухаа цэцэг илгээсэн. Тэрийг минь буцаасан байсан. Би сэтгэлд нь саад тотгор болохыг хүсээгүй. Одоо ч гэсэн ийм бодолтой хэвээр байна. Номын үйлс төрүүлд нь садаа болохыг хүсэхгүй. Хэрв надад юм илгээвэл авчрах хэрэггүй шүү. Зүгээр л тэрэнд хэрв надад бэлэг өгөхийг хүсвэл боломжтой үедээ надтай уулзаач гэж хэлээрэй. Сайда. Энэ удаад би Чаана та хоёр миний урмыг хугалахгүй гэж найдаж байна. Урам ихтэн хугалахгүй хаантай. Хонтайд Сидарт эргэж ирнэ. Би Яшадрагийн залбирал биелнэ гэдэгт итгэж байна.
Би зал хэрэглэдэггүй. Шударгаар яллаа. Магатагийн цэргийн жанжин. Бидэнтэй хамт гэдэг та итгэлтэй байна уу? Тийм ээ. Тэр бододагийн үйл хэрэгт сэтгэл дундуур байгаа. Хэрв та намайг зөвшөөрвөл Бод жанжины гэр бүлийг сүрүүлж түүний хүргэн охиныг орхиж ховрог болсон юм. Жанжин Первемсар хаан шударга ёсыг нэхэж очихт нь та юу хэлснийг мэдэх үү? Тэр жанжины хүргэн хүү хамгийн зөв замыг дагжээ гэж хэлсэн байгаа юм. Их хаантан бусдын шарханд хэрхэн давс үрхээ мэддэг. Та Магата улсыг ийм аюулаас аварна гэж амлах уу? Тийм ээ хунтааж. Бидний бослого бүтэлгүйтвэл яах вэ? Тэгвэл би амиа золиослно. Магада улс болон танд ямар ч хорхинол учруулахгүйгээр. Надад элдний эрдэмд гарамгай найдвартай 2 хүн хэрэгтэй. 2 хүн гэж юу? 2 л хангалттай. Тэд зөвхөн эзэн хааныхаа толгойг цавчих зоригтой байхад л болох юм. Би Бимбисар хааны үххийг хурдхан харахыг хүснэ. Өршөөгөөрэй. Бодтой хаана байна? Хунтаач минь. Шагжамууны бодтой. Шагжамууны бодтой. Ховоргууд минь. Энэ миний эртний анд чаана. Энэ хүн улсын сайд хаан аавын минь зөвлөх. Капилавас түгийн сайд Аматия. Та 7 жилийн өмнө Капилавастогоос явсан. Ийм сайхан гэрэл туяараад юутай их цог жавхлан бэ? Ийм үзэмж төгс гэгэнийг үзэх хувь дохино гэж ёстой зүүдэлсэн чгүй явлаа. Хатан ээж хаан аав хоёр минь сайн байгаа юу? Таныг явснаас хойш би тэдний баяртай байхыг юр үзэж харсангүй. Хааны бие лагшин их доройтож байгаа. Шагжаа нарын хуралдаад хаяахан л оролцдог болсон. Энийг Рахул хунтаач танд илгээсэн. Рахул. Ээжигээ ятгаж энийг танд өгүүлэхээр тийм том болсонд хүүтэн тантай адил ухаалаг. Авьяас бэлэг төгөл төр бүх хичээлд онц таныг үргэлж өгүүлээд л байдаг юм. Яшоодороо сайн уу?
Би Яшотараа гүнжийн талаар юу ч хэлэхгүй. Та Капилавас руу очиж байж байр байдлыг харна уу? Би бүх асуултынхаа хариуг олоод буцаж ирнэ. Рахулдаач эргэж ирнэ. Таныг авралын замыг хайхаар одсноос хойш Капилавас дүгэн иргэд тантай уулзахын хүслэн хаан хатан хоёр ганц л шалтгаанаар амьд байж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тэр нь тантай л амьд минь уулзах. Яшодра банк ордны хаалгыг хэн нэгэн тогшихыг хүлээн цонхоор ширтээстэй. Ганцаардан шаналвч Рахулд мэдэгдэхийг хүсэлгүй. Таны багын түүхийг ярьж суудаг юм. Мэд таныг Капилавастууд залхаар ирсэн. Та бидэнтэй хамт явна тийм үү? Би таньгүйгээр эргэж очихгүй гэж тангаргалсан. Би Капилаваст руу очно. Би чамд амласан Яшотараа. Тиймээс би чамтай уулзахаар очино. Яшо. Харахтун би буцаж ирлээ. Би амлалтаа мартаагүй. Би шүн дунд явсан. Тиймээс шөнөөр буцаад ирлээ. Энэ шүн ямар урт байваа? Имээ надад энэ аялгауг зааж өгсөн. Аав чинь энэ аялгаунд дуртай гэсэн. Ээжээ, та маш их баяртай байх чинь. Тийм ээ. Аав чинь гэртээ эргэж ирнэ. Үнэн үү ээжээ? Тийм ээ. Аав чинь зүүдэнд минь ирээд тэгж хэлсэн. Энэ бол миний хөөж яваг. Такшашилаас ирснээс хойш тантай уулзахыг хүссэн юм. Би ч бас тантай уулзахыг хүсэж байлаа. Чи юу сурч байна? Би одоо ааваасаа 5 зарчмыг сурч байгаа. Та намайг том болохоор шаваа болгох уу? Мэдээж хэрэг. Болгоно. Сүүлийн хэдэн өдөр намайг нэг зүйл зовоож байна. Энэ өнгөц амьдрал, гоо үзэсгэлэн, алдар нэргээд
Энэ бүхэн амьдралд хэрэгтэй юу? Нэг л өдөр байхгүй болчвол яах вэ? Нар хүртэл жаргад юм Амрапали. Сайхан зүс царай гундан бүх юмс ховсон өөрчлөгддөг. Энэ амьдралд юу ч баттай биш. Үүнийг суулж бидний сэтгэл үргэлжид зовж шанална. Эд баялагч шунахгүй бол сайн ч гоо үзэсгэлэнтэй шунах сэтгэлд бид бүрэн эзэмдүүлсэн. Энэ нь би химээхийг төрүүлж тэтгэн баяжуулна. Гэтэл энэ би гэж түрхэн зурын шинжтэй. Баясгалгын шинжилвээс утга учиргүй хэвэрхэн зүйлд шунан хүлэгдээд буйгаа ухаарах болно. Улмаар гаслан зовлон гээчийг аажимдаа мартаж үхгүй өтлөхүйдж үл булаалгах баттай их баяр баясгаланг олох болно. Би таны заасан замыг дагах болно. Амраван дах миний ордонд морилно. Айцтай дор шиг. Тэгээ би очино. Та Амрапалитэй ярилцаж явахдаа гоо үзэсгэлэнт нь юу автсангүй. Та үнэхээр гэгэрсэн ажээ. Ийм үзэсгэлэнт эмэгтэйтэй нүүр тулгарсан үед ховрог хүн хэрхэн таны адил байх вэ? Сайхан ба муухай. Энэ ялгааг та бидний сэтгэлэл тойрвдаг. Хүний бие ертөнцтэй л адилхан 5 язгуур мах бодоос бүтсэн. Харин бид урлаачийн үдээр харах юм бол тэрхүү гоо сайхан бүх зүйлд оршдгийг олж харж чадах юм шүү дээ. Үйлс, салхи, нарны туяа, намрын үзэмжит модод, үзэсгэлэнт өтгөн ширэнг бүх зүйл гоо үзэсгэлэнтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээс өөр юу ч эр хүний сэтгэлд тэгж ихээр хүчтэй нөлөөлөхгүй байх. Хэрв эр хүн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд татагдвал замаасаа төөрхөн дамжиггүй билээ. Хэрв та өөрийн дотогш өнгөж чадвал тэнцвэртэй сэтгэлээр ямар нэг зүйлийг харвал танд ямар ч гоо үзэсгэлэн хизээж саад болохгүй. Багш. Тэгвэл гоо үзэсгэлэн гэж юу вэ? Гоо үзэсгэлэн болоо хизээж алга болохгүй үрд мөнх. Хизээч зовлонгийн шалтгаан болохгүй. Жинхэнэ гоо үзэсгэлэн болох тэрхүү хязгааргүй энэр нэгүүлсгүй сэтгэл юунд ч хүлэгдэхгүй. Амгалан жаргалан дүүрсэн сэтгэл бол өн мөнхийн үнэн мөн. Дадуулж уйлдах хэрэгтэй. Энэ зам хүн бүрт нээлттэй. Та өөрөө эхлээд алхаад орох хэрэгтэй. Гялала. Таны сануу зангийн ачаар бид гоо үзэсгэлэнгийн тухай мэдж авлаа. Би сэтгэлдээ өөр төлөвлөгөөтэй байсан. Гэвч энэ дээрээ бүх зүйл өөрчлөгдлөө. Би боддоо Капелаваас дууд аваачаар ирсэн. Харин одоо өөрөө энд үлдээд ховрог болж шавилахыг хүсэж байна. Та намайг ховрог болохыг зөвшөөрөж. Би зөвшөөрнө. Гэхдээ бид Капелаваас дууд очсны дараа л
хааны амгалан айлтгая. Амрапали ахаад нь таныг хүлээж байна. Би маш их баяртай байна. Өнөөдөр Буддатай уулзсандаа үнэхээр их баяртай байна. Живакийг Буддагийн шав болгох хүсэлтэд айлтгахыг хүсэж байсан юм. Хэнч тэднийг нэг эцгийн хөөд гэдэгт итгэхгүй. Тэдний нэг нь Буддаг шүтдэг. Харин нөгөө нь Буддаг үзэн ядаж байна. Би ааж шатруугийн харлаган бодол түүнийг юунд л хүргэх болдоо гэдгээс имэдэг. Дайчид зөвхөн дайтах ёсгүй. Харин энхийг тогтоох нь л илүү чухал. Хогс! Би чамайг цээрлүүлнэ. Та нар Магадагийн хаан Бимбисар руу яаж ингэж аимшиггүйгээр довтож зүрхлэвэ? Бид бүгдийн сэтгэлийн үндэс адилхан. Бид бүгд гэгэрэлд хүрэх боломжтой. Яв. Би чиний амийг хэлтрүүллээ. Таны амийг хөнөх гэсэн хүнийг яаж өршөөж чадаж байна? Би Буддагийн шав. 5 сахилын явж зөрчих ёсгүйсэн. Гэхдээ та эднээс хиний тушаалаар явагнаа суугаач. Тушаасан хүн нь хэн болохыг би мэднэ. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा Гоо сайхан гихч эд зүйл бус. Тиймээс амгалан олсон хүн гоо үдсгэлэнд хизээч уруу татагддаггүй. Бас зүсний муугаас ч цэрвдэггүй билээ. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий 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 Энэ бол бодит түүх эрзэргийн түүх сонсож Буддагийн түүх
Шалчаад минь хүний нэр алдаа сансар хорвоод цуратан мөггээлтнэ Шалчаад минь хүний нэр алдаа сансар хорвоод цуратан мөггээлтнэ Орчтон яагаад хаслангаар дүүрэн юм бэ Амхигийн зовноос яаж харцах вэ Моцотгүй гэрлийн зам тэр гарсан Бусдын төлөөрийгөө тэр зойсон Хантур их мэдлээс их татгацсан Хатуужин сидартаа Үннийг олсон Бурхан Макшин Хааны толгой мөрөн дээрээ хിവэр байхад чи тулаанд нэг цэрэг адагцсаг зогсож байна гинэ. Нөгөөх нь хаачв. Нөгөөх нь хуурга болохоор шийдээд боддаагийн дэргэд үлдчихэж. Би Монхог болох юмтэн ирхмэ. Өнөөдөр би таны буйнаараа эсмэнд байгаа билээ. Чи урд нь боддоотой уулзаж байсан уу? Би Бимбисар хааныг мөнгөний төлөө хөнөөхийг завдсан. Тэгээд баригдсан. Бимбисар хаан миний толгойг тас цавчаар байсан ч далаасан элдэ хайсан. Тэр боддоо танд өгсөн хамлалтаа санаад амийг чинь хэлтрүүллээ гэсэн. Намайг шавэ болгон аваач. Би таны авралд багтаж гэтлхэн утгыг олъё. Намайг авралын мөрд хөдөлж хайрл. Би ахин хязгаарч зэр зэвсэг агсахгүй. Нүгэлт намайг өршөө нэг үлсэн үү? Та гим нэгүл үйлдэх гэж байсан тэр мөчөө ухаарснаас эхлэн авралын мөрд орох аз завшаантай анхны алхмаа хийсэн мөч гэж бодвоос захилтай. Та намайг дуудуулаа юу? Яагаад нүдрүү минь ихцлэн харж чадахгүй байна? Саяны бослог хуйлдааны хард чи байж? Юутай гутам шиг вэ? Магадагийн хаан ширээний дараагийн эзэн нь чи. Гэтэл яасан төвчээргүй юм. Би чамайг Магадагийн дараагийн хаан гэдгийг зарлан шүү дээ. Би итгэхгүй. Өөр хүн гаргаж ирээд надтай сөргөлдүүлэх юм билүү? Би чамаас өөр хэнийг нэрлэх юм бэ? Та нөгөө дууч юм. Амрападигаас хүүтэй болсон шүү дээ. Ажа чатруу. Та надаас нэрийн сонсхийг төвчдөггүй. Би тэгэхээр яаж хэлэх юм бэ? Эхлээд Амрапали одоо будтай амьдралын тань нэг хэсэг болсон. Та тэрэнд Бермнуудаасаа ч илүү ханддаг. Бермнуудад та шудраг бус хандсан хэвээр байгаа шүү дээ. Таны байж байгаа чинь шудраг бус. Хөөмнө. Бүгдийг алдхаас өмнө ухаар. Эс мөгөөс чи ахин сэхэн босч
Чадахгүйгээр унах үедээ чамд сайн сайхныг хүсэгчдэд итг. Яагаад чи тэднийг муугаар боддог юм бэ? Үннийг хэлэхэд энэ хортмон сэтгэл чиний дотор байгаа. Та надад номлоод эхэлв. Буддаатай сүжирсний чинь гор гарч эхэллээ дээ. Би тэр бурхантай чинь адилгүй шүү. Би хаан тулсын хаан аюулгүй байдлыг бусдад даатгачаад хувраг уулчиж чадахгүй. Би бол ажаач шатруу. Би дайчин хүнийхээ хувьд хийх гэснээр хийн. Би Магадаг хамгаалах үүргээ хөсвөрдүүлэхгүй. Магадагийн туг далба замбуу төв даяар мандах болно. Магадагийн ард иргэд ямар ч айх аюулгүй байгаа. Замбуу төв даяараа Магадагийн сүр хүчийг зөвшөөрдөг. Тийм байхад цус урсгах хэрэг юу байна вэ? Та дайчин хүн. Яагаад цус урсгахаас хулж чинь вэ? Мөн хуурамч бурхангүй чинь сургаал юу? Ажаач шатруу. Чамтай ярилцаад ч нэмэргүй болж. Би хүсвэл чамайг надад халдсан хэрэгээр хатуу шийтгэж болох байсан шүү. Гэвч би чиний эцэг. Чи намайг хорохоос ч сихгүй байх шүү дээ. Харин би бол үгүй. Төрсөн хүүгээ дайснаа болгохоос илүү хүнд зовлон эцэг хүнд өөр байна гэж юу те? Өдгөө би өтлөх насандаа явж байна. Хаан төрийн их үүргээс өөрийгөө чөлөөлмөр санагдах юм. Гэхдээ ойрын 10 жилдээ л харзанхаас өөр аргагүйд хүргэлээ хүү минь. Хамгийн их үзэн яддаг хүн чинь хэн бэ гэвэл би таныг гэнэ. Тэгвэл намайг сонсчвэ. Чамайг төрийн жолоо барьж чадах үс болохыг хүртэл би чамд Магадагийн хаан ширээг хэрхэвч залгамжлуулахгүй. Хөөмн чи төрсөн эцгийнхээ сэтгэлийг шархлуулад юунд хүрэхийг ингэтлээ хүснэ вэ? Энэ чин тэгэд эцэг үрийн холбоо гэж юу? Та хоёр Капилаваста руу төрүүлээд буцтай. Намайг удахгүй ховоргуудаа дагуулад очно гээрээ. Тэгвэл чи Капилаваста даяараа баярлах болно доо. Сайда. Та юу гэж болгож байна? Би Буддагийн тухай л бодож байна. Маш амарлангүй. Бас ингийн тэнгэрт зөнгөөрөө хөвхүүл садил. Би элдв завналаас хагацж элдв хүслээсээ ч ангиж ирсэн. Олон гигантны хүсэл шунлынхаа ихээр байдгийг харж явлаа. Гэтэл таныг харахад үнэхээр ялж бүрэн төгссөн. Орчлонд юу ч таны хөл саат болохгүй. Танд итгэл авралыг одуулъя. Таныг дагагч ховрог болъё. Капилавастад залрамгацаа надад санавар хайрлагч. Би ховрог болвол
амьдрал маань утга учиртай болно. Жана. Чи ховрог болмоор өнө. Би яаж ховрог болох вэ? Би чинь хөдчин хөө. Үгүй дээ чана. Үнэмлэхүй үннийг олох замд бид хүмүүсийн арьс өнг язгуур ухсааг огт ялгуурлдаггүй. Хүмүүс л тийм ялгааг бий болгодог юм. Тэдгээр ялгаа төгсгий гэрлийг эзэмшгэд огтхон ч хамаарлаггүй. Би ч болох нэ. Би өөрөө хүссэн чи ховрог болох боломжгүй шүү дээ. Яагаад? Яшадараа хадагтай зөвшөөрөлгүйгээр би ховрог болж чадахгүй. Би таныг ойд үлдээгээд Капилавастууд ирсэн хойно сэтгэлээр их хүнс. Хатантан өөрөө шаналж байсан чи намайг тайвшруулж надад их анхаарал тавьсан билээ. Хаан хатан хоёрт ч гол түшиг тулгуур нь болсоор ирэв. Рахулыг эцгийн бас эхийн хараар өсгөж байгаа. Тийм хүнд нөхцөлд би ахатныг орхивол яста хуншгүй хэрэг болно. Өнөөлөхгүй үннийг олох миний ирэлд та нар бүгд маш ихийг золиослсон. Би Яшодараад талархдаг. Бид ингээд явъя. Капилавастууд тантай уулзцгаая. Хүмүүс ховрог болж өөрчлөгддөг. Чи анхнаасаа л ховрог болж төрсөн хүнийг харсан уу? Түүнийг харахтун тэнд явж байгаа. Хамгийн төгс ховрог. Доочны өргөнд архиуч хаад дуулан бүжгэлж бай. Галзуурчаагүй үз яшоо. Сидарт ховрог болсныг би чамд дуулгасан. Чи бас тэрний араас явахгүй юу? Сидартын тухай үнэн мэдээ дуулгасан танд би талархаж байна. Өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог байсан өчүүхэн эндүрэл минь ингээд ариллаа. Би мөнгө чамайг сайхан харагдуулж байна яшаа. Амьдрал бидэнд өгөх цэнгэлээс бүх зүгт тахаж. Үгүй болов. Чиний амьдрал утгагүй болно. Чи хатан болох хувь тавилантай яшаа. Надтай гэрлээч. Сидарт хизээч шагжаа нарын хаан болж чадахгүй. Харин Девдат би хаан болно. Энэ Девдат чамд хязгааргүй их хайртай ганц хүн яшаа. Та насанд хүрсэн ч хаан хатан болж тоглохоос уйдаагүй хിവэр байх шив дээ. Хизээж удахгүй шүү. Би одоо ч хэлдэг үгээ хэлнэ. Ийм өвэйгүй амтан хаан ширэнд суучихвал Капилавастуугийн ирээдүй яах болж байна? Тийм дээ. Та нар зөвхөн тэр гайхамшиг Сидартад л бүх эрдэм чадал байдаг гэдгээс хойш. Сидарттай өрсөлдөх хэрэггүй. Өөртөөгөө ч бүү харьцуул. Тэр Сидарт чинь миний чадахгүй ямар зүйлийг хийдэг гэж. Заан тосгоноор явах үед нохоо хуцхаас өөрийг хийж чаддаггүй. Тийм. Тэр зааны чинь харнаа гайгүй. Бүгд
бүгд сонсцгоо. Хүмүүр сонсоорой. Сайд чана хоёр ирж байна. Сайд чана хоёр ирж ирлээ. Та нар ямар мэдээтэй вэ? Ямар нэг юм хэлээч дээ. Ямар юу болов? Хүлээ. Түр хүлээ нөө. Хүлээж бай. Амьсгалаа дараах. Маш их баярлалаа. За. Одоо бидэнд хэлж өгөөч. Ард биднийг аз ивэ хэсгийг хэлж хайрлаач. Аз ивэ. Аз ивэх болно. Манай хунтайч Сидарт удахгүй Капилавастууд ирнэ. Тэнгид талхлаа. Капилавастугийн иргэд юун шуугаад явчих вэ? Ямар учраас баярлаж хөөрнө? Хаа өмнө? Би олон хүн манай ордны зүг чанаахын хамтаар ирж байгааг сая харлаа. Ягаад Капилавастугийн иргэд шаагилдаад байна? Хатантай. Манай хунтай Сидарт буцаж ирнэ гинэ. Хантан. Сайд минь миний сонссон зүйл үнэн үү? Үнэхээр тийм болоо юу? Хантан минь би таны урмыг хуглаагүй. Хунтайч Сидарт Капилавастууд ирнэ. Ордныг чимэглээрэй. Сидартын өргөөг шин өнгөөр бод. Бүх зураачдыг дууд. Өргөнд нь сайхан шин зураг тавиарай. Өршөө Хантан. Хунтай Сидарт бус Шагжамууны Будда заларна. Тэр ордонд амьдрахгүй. Сидарт гэртээ өнжихгүй гинэ. Эд баялаг хоримтлагдсан алхам бүрдэ хуйлдаантай хүчирхийллийн тойл болсон тийм газарт Будда хизээж саатан марлахгүй. Будда. Бомон нарны адил гэрэл Сидарт Гаутам Будда ховргуудынхаа хамт ойд амьдрна. Хантан. Бид энэ мөчийг л хүссэн хүлээсэн. Ингэж битгий гониглаач. Чанааха та миний дайж явуулсан тоглоомыг минь аавд өгсөн үү? Тийм ээ. Аав тань тантай уулзахыг их хүсэж байгаа. Аав тань таны тухай асуусан шүү. Абитадан. Даранадан. Та нар Капилавастуудыг сайтар чимгэл. Капилавастуудах бүх замаар цэцэг дэвс. Цэцгэн хэлхээ бүх байшингийн гол хаалган дээр байх ёстой. Хотын талбай бүрийг тод өнгөөр бут. Үүд хаалга бүр дэндүү асаасан байх ёстой шүү. Сидарт ямар ч замаар явсан бай саад учрах ёсгүй. Замд нь нэг ч хайрга, нэг ч чулуу байх ёсгүй. Бүх замыг ус цацаж чиглэл. Сидартын амьдрах Негродагийн ойд урц өмбүүл босох. Шавнарт нь бас амьдрах байр бэлдээрээ. Ард олон Сидартыг ирэхэд их баяртай байна. Энэ сайн ёр биш дээ. 7 жилийн дараа ч хүмүүс Сидартыг хүндэлсэн хэвээр л байх юм да. Ерөн дэвдат хаан ширээнд сууж хаан боллоо гэхэд хүмүүс дэмжихгүй бололтой.
Та хоёр чинь юундаа ингэж л урваач хав. Яагаад гэвэл бидний хувьд таагүйхэн юм болох гээд байна. Сидарт өнөө шөндөө шав нарын хамт Нигродагийн ойд хүрэх болно. Маргааш өглөө гэхэд Капилавастууд ирчихнэ. Гэхдээ ирлээч юу ч өөрчлөхгүйгээр орхин явах байх. Дэвдат. Энд Сидарт удсан ч шуугаан тарилгүй маргаж тэмцэлгүй л байгаарай да. Амтны шив шиг болчихгүй хилшгэл байгаараа да. Би шийдвэрээ гаргасан. Тэгэхээр шийдвэрээ л дагна. Бас ямар тэнэг шийдвэрээ гаргачих вэ? Сидарт Капилавастууд эсэм мэнд ирнэ. Гэхдээ удаан амьдрахгүй. Сидарт Ухнэ Сидарт түгэрч барахгүй шүд удаан хааны хүсэл эрмэлзэлж үхэх болно. Яшоодрагийн итгэлж умтарна. Тэгсний дараа шүд удаан хаан намайг хаан ширээнд залах болно. Нэгтэй Дэвдат тэгээд Яшоодра намайг нөхрөө болгоно. Яшоодра намайг хүлээж авна. Дэвдат. Хонгорми. Дэвдатыг Капилавастуугийн хаан болох гэж төлөвлөж байхад өөрөө төлөвлөгөөг нураач мэдэх нь байна. Гэхдээ хэрвхүү Яшоодратаа зөрчилдөх юм бол тэгвэл Дэвдат хүү минь харсан зүг рүүгээ зүгтчихэж магадгүй. Бүгдээрээ сонсоорой. Хүмүүр сонсоорой. Бүгдээрээ сонсоорой. Сонсцгоо. Чагчаагууны хурдаа манай тасгал руу морилж байна. Хаантны амгалан айлтгая. Хаан тань хунтайч Сидарт Капилавастууд ирлээ. Шав нарын ч хамт иржээ. Шагчамууны будда алдар шиг. 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 Хурдлаарай чаана. Хурдлаарай. Шагчамууны будда алдар шиг. 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 Та надад өглөгийн идэ хайрлаач. Чана Сидарт яв. Харагдахгүй байх чинь. Тэнд байна. Номд хувцас асаасан зогсож байна та. Шагжамууны будда миний муу боргорт заларсан үнэхээр хувь ёроолтой хэрэг билээ. Гэхдээ надад танд өргөх юм энэ л байна. Таны хайрлсан бинвад надад хангалттай.
Сидарт. Хүү минь. Яач явах юм байна да? Амрыхт нэрий аава. Ордон руу очицгоох уу? Тийм ээ. Мэдээч. Чана хордлаарай. Явъя хүмүн. Би тэргээр явахгүй. Ховргуудтайгаа хамт алхаад очино. Хүмүн явъя. Капилавастод хөл тавиад чамааг надтай уулзахаар шууд ордонд ирнэ гэж бодож байлаа. Ээж чинь чамааг ирэх тухай мэдээг сонссны дараа чамд зориулж маш их хамттан хийсэн. Гэтэл миний харсан зүйл төсөөлөхөд ч бэрх юм. Капилавастугийн хүн тааж нэгэн эмигнээс хоолунд гуйхыг харан чинээ сансангүй явлаа. Аава. Би хунтайж бос. Ховрог. Би ганцаараач биш. Миний ховрогууд надтай хамт байдгийм. Би босод ховрогуудын нэгэн адил эдэ бадралсан шүү дээ. Гэхдээ эн чинь шагжаа нарын заншил биш шүү дээ. Шагжаа нар ийм уламжлалгүй. Гэхдээ энэ нь ховрогуудын ёс юм шүү дээ. Бадарчлах нь номын дадлага юм. Энэ нь ховрогийн нийгэмлэгт нэгдмэл даруй байх занг төлөвшүүлдэг. Хүмүүсийн баян ядуугийн ялгааг ховрогууд хардаггүй. Ядуу эсвэл баян хүн байсан ч бид тэднийг адил тэгшид үздэг. Яагаад гэвэл тэд бүгд өөрсдийн дотор буй туйлын үннийг олж мэдэх чадвартай. Бүгд л мэдлэг олж авах эрх чөлөө чадвартай юм. Хоол хүнс гуйх нь бид өөрсдийгөө гутааж байгаа хэрэг биш ээ. Үнэн хэрэгтээ хүн бадар баригчид хоол хүнс өргөвөөс өөрөө илүү сайхан сэтгэлтэй, илүү өгөөмөр болдог. Энэ нь хэн хүний хувьд гэгэрэл эрх чөлөөнд хүрэх шат дамжлага юм. Би чөлөөлөгдсөн цорын ганц хүн биш, хүн бүрдэл тийм боломж байдаг юм шүү дээ. Гэхдээ хүмүүс гуйлга гуйдаг хүнийг гуйлагчин гэж үздэг шүү дээ хүмүн. Гуйлагчин ховрог хоёрын хооронд их ялгаа бий. Хоол гуйгч хүн ажиллах чадваргүй, эсвэл ажлаас зайлсхийгч юм. Тэгэхээр ховрогууд та нар хүн бүрт авралын үүдийг нээж өгөхийн тулд бүх хүчээ хоримтлуулж байдаг гэсэн үг юм уу? Тийм ээ аава. Биднийг бадаргуйх үед бидний дотор байдаг бие гих үзэл ихэрхэл бардамнал алга болно. Ховрогт гуйлагчинд өглөг өхнө хүмүүс эд баялагт уягдахаас чөлөөлөгдөх, өгөөмөр сэтгэлээ хөгжүүлэх нэг арга. Хөвөн дайчин язгуур төрсөн ч гэлээ. Даяанч болох тавилант хүүхдийн бийха ягуур царайнд агуу бурхтад байдагтай адил бүх лагшин найраг мөрдөжээ. Аава. Би таны өмнө зогссоор л байна. Та өнгөрснийг дурсаа юу да? Би ар шаситын зөгнөлийг дурсан саналаа. Ар шасит зөгнөлөөрөө олон жилийн дараахыг харж чадсан байна. Гэтэл би тэр үед олж хараагүй. Эсвэл би харахыг хүсэхгүй байсан байх. Гэсэн хэдий ч энэ зөгнөл биелжээ. Чи Сидарт бос боддаа болж. Хатантаа ирч гэж Сидарт хунтайж иржээ. Өнөө энэ тухай хатан Баражабатэд мэдэгдэрээ заяа. За.
Мангала. Юу болов? Өлзөтэй сайхан өдөр тохиолоо. Та юу вэ? Сидарт иржээ. Үнэн үү? Гадаа байна. За. Хурдан ирээрэй. Хатантаа. Лошика. Хатантаа. Баяртай мэдээ авчирлаа. Хунтайч Сидарт шүдэдэн хантай хамт гадаа ирж гэж. Тийм үү? Виба. Чи сонсов? Сидарт буцаад ирж юм ээ. Виба. Чи царыг сайтар чимэглээд. За хатантаа. Хүлээгээрэй. Улаан цэцгээ шүү. Битгий мартчихаарай. За хатантаа. Та хоёр яагаад энд зогсно вэ? Явж бэлтгээчтэй. Миний Сидарт буцаад ирлээ. Хатантаа. Бид өглөөнөөс хойш бэлтгэжчихсэн. Та биднийг харахгүй байна гэж юу? Та хүүтэйгээ уулзахыг хүлээж байгаа шүү дээ. Тийм ээ Виба. Яшо хаана вэ? Яшо чи хаана вэ? Яшо чиний залбирал биелжээ. Сидарт аавтайгаа хамт гадаа байгааг би дөнгөж сая сонслоо. Яшо Сидартыг ирэхээр нь би чамайг хамгийн түрүүнд угтаасаа гэж хүсэж байна. Чи Сидартыг эхэлж угт. Надтай хамт яв. Яшо яасан бэ? Чи яагаад хүсч вэ? Үгүй ээж. Би гарахгүй. Хэрв намайг асуувал дотор орж ирээд надтай уулз гэж хэлээрэй. Яшодра. Яасан бардан байх юм? Ингэж болж байгаа юм уу? Чамд эсвэл өөр бодол байна уу? Яшо. Сидартын минь уучил. Сэтгэлээ бүучилээ. Хатантаа төрүүлээрэй. Хунтай Сидарт ордон руу ихнэ байна. Хэрв та энд зогсож байгаад эрэгт нь харагдахгүй байвал яви хатантаа. Энэ Яшо дараагийн хүслийн бол Сидарт орж ирээд уулзах байх. Хатантаа яарвчлах хэрэгтэй. Хэрэг би зүгээр л эндээ хүлээгээд байд. Сидарт энд ороод ирэх нь байна шүү дээ. Шагжамууны буддаа алдар шиг. 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 Алдар шиг. Ээжийнхээ ямар их жаргалтай байгааг хараач. Бүр гутлаа хажимсгөө мартаж. Гү тэгээд хүүдээ яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Үнэхээр миний хүү мөн үү? Тийм ээ Паражабати. Яг л тэргэл сарам мэд гэрэлтэж байгаа биз? Хүүгийн чинь тэрхүү гэрэл орчлон бүхэлд нь гээгүүлнэ.
намайг танихгүй байх гэж бодож байтал Таныг яах мартах вэ лав шиг? Би танд өртөө шүү дээ. хатантаа ханхуугийн нүүрэнд хар бодог төрхөөрэ үлцэг бус бүхэн хол өрөөгээ. Чагжамуни буддаатар шиг 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 Би таныг ааваа гэж дуудаж болох уу? Мэдээч шүү дээ хүү минь. Та намайг мартсан уу? Би өөрийнхөө Рахулыг хэрхэн мартаж чадах вүлээ? Нанд хаана вэ? Нанд ирж яваа. Би чамайг ирнэ гэж захиа илгээсэн. Харин яшаа дараа Өргөндөө байгаа. Гарч ирэхгүй байх. Ойлгож байна. Би дотгошоо орж уулзна. Би л зовлон шаналлынх нь шалтгаан юм.
нүдэ нээдэ яшоо. Чамайг орхиж явсан тэр газар та чамтай уулзахаар ирлээ. Би чамд өгсөн амлалтаа биелүүлэхээр ирлээ. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा Та гэмт үйл хийх гэж байснаа ухаарсан тэр мөч бол аврал түргэх замын танир анхны алхам юм. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын